Хой манайхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн маань 6 дугаар дугаар. 6 дугаар дугаар эхэлж байна. За тэгээд манайхан энэ эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн түүхэнд заяо. Ингээд аллагаар одоо маш юм эмгэнэлтэй байдлаар төгссөн гэр бүл байдгийн байлээ. Тэгээ өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх болов гэдэг үүднээс би анх удаага гэмт хэргийн юм ярих гэж байна. Болсон явдал ярина гэсэн үг заяа. За юу болсон бэ гэхээр манайхаа эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн season 4-ийн эпизод 15-аар Тонкович болон Стокдейлийн гэр бүлийнхэн солигдсон. Тэгээ ер нь бол нэвтрүүлгийн дараагаар аюух тийм юу авсан л да, шүүмжлэл авсан. Нэг гэр бүл нь тэгээ хитрхи одоо ийм амар хүүхдүүдэд хяндаг. Тэгээд ер нь яванда тэр хяналт нь одоо ингээд ийм алга хийхэд хүргсэн гэсэн ийм зүйл ярьсан заяа. Тэгээ би таанад ингээд юу яа. Хин хинийгээ алсан байж болох уу гэдэг юм юу яа заяа. Таавар таалгаа заяа. Тийм болохоор би яг юу болсон талаар одоо хэлэхгүй. Тэгээ энэ дугаар нь нөгөө нэг YouTube дээрээс тэг ер нь хаанаас ч олдохгүй байсан. Тэгээд энэ season 4-ийн эпизод 15 дугаарыг би заяа TikTok-оос арай гэж олсон. Тэгээд олохдоо би нөгөө хүний одоо ингэ начиг ингэж тавчилж ярьсныг олсон байхгүй. Тэгэхээр яг бүрэн нэвтрүүлгээ олаагүй гэсэн үг. Тэр бас арай жоохон богинохон. Гэхдээ яг би чадлаараа ухаж дэлгэрүүлээд яг нэвтрүүлэг дээр юу болсон талаар олж мэдсэн байгаа. За эхлээд хэдүүлээ нэвтрүүлгээ сонсч хоод дараа нь би та хэдэд яг юу болсон талаар ярьж өгье. Эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн season 4 эпизод 15 2008 оны 4-р сард ABC телевизээр цацагцсан. За оролцсон хоёр гэр бүл нь Стокдейлийнхэн болон Тонковичийн гэр бүлэд оролцсон. Ohio'д амьдардаг маш хатуу шашин шүтлэгтэй Стокдейлийнхэн 4 хүүтэй. Тэгээ 4 хүүгээ буруу зүйлсд уруу татгатахаас сэргийлээд сургуулиас нь гаргасан, бусдаас тусгаарласан байна. Гэр бүлэрээ ийм bluegrass гэдэг ийм хөгжмөн урсгал гэдэг юм билээ одоо нөгөө ийм одоо та хэдэд үзүүлээ заяа. Country гэх юм уу тийм нэг юм farming юм хөгжим байгаа байхгүй. Тийм хамтлагтай бөгөөд хамтлагтай маш их ач холбогдол өгдөг. Тэгээ хамгийн том хүн Calvin нь 19 настай хизээж эмэгтэй хүүхэд өнсөж үзээгүй. За нөгөө талд Illinois мужийн Тонковичийн гэр бүл 2 хүүхэдтэй том хүү Полигоо рэпер болно гэдэгт итгэдэг. Тэгээ бас найз охинтойгоо хамт амьдрахын зөвшөөрдөг байгаа. Ерөнхийдөө бол хүүхдээ хит чангалдаг болон дураар нь байлгадаг юм хоёр ээжийн алааныг харуулах болно. Стокдейлийн хөвгүүд 3 настайгаас эхэлж хөгжим тоглож эхэлсэн. Гэрт нь зурагт байхгүй. Хамгийн бага хүү Джеймс нь уг нь орчин үеийн поп хөгжим дуртай юм байна л да. Тэнгүүд ээж нь сонсохыг зөвшөөрдөг байгаа. Тэгээ видео тоглоом тоглоулдаггүй, зөвхөн радиогоор ээж аавынхаа зөвшөөрсөн хөтөлбөрүүдийг сонсдог гэж байгаа. Ээж Кейти нь хөвгүүдээ охидтой болцохыг хориглосон. Яагаад тэгэхээр тэдний гэрэлт ирээдүг нэг охин гарч ирээд жирэмсэн болгоод сүйтгэж гэж бодож байгаа юм. За тэгээд Кейти хөвгүүдэд хичээл заана, яаж авирлах, яаж хичээж байгаа бүгдийг хяндаг. Тэгээ болоогүй заяа. Хөвгүүд гэрээ ажил, хичээл гихэмд үүрэг даалгавруудаа биелүүлж токен зурглуулдаг байгаа. Цуглуулсан токенороо нэг иймэрхүү юмнууд худалдаж авдаг байгаа. 20 ширхэг токеноор радио сонсох эрх авдаг гинэ. 10 минут радио сонсох эрх. Тэгээ 20 ширхэг токеныг цуглуулах юм бол цуглуулахын тулд 20 ширхэг юм янз бүрийн хэцүү юунаас хамаарат юм таск хийдэг заяа. Гэх мэт юм эрхчлөө баг зэрэг эдэлдэг байгаамаа. Ээжийнх нь гаргасан энэ хүү токены системийг аав нь 100% дэмждэг. Хүн ажил хийж өөрийгөө үнэлүүлдэг гэдгийг сурах ёстой. Тэгээ багаасаа үүнийг сурч байгаад нь би баярлж байгаа. Нөгөө талд Тонковичийн хүү Пол нь рэпер болох мөрөөдөлтэй. Гэрийнхэн хуршууд гээд бөөнөрөө үнийг нь дэмждэг. Тэгээ гэрийнхээ Eminem заяа. Аав ээж нь хүүгээ бүрхүүлэн хотол олноороо хөхүүлэн дэмждэг заяа. За ингээд солигдох цаг болсон. Тэгээ дүрмээ уншдаг. За Тонковичийн ээжийг Лори гэдэг Стокдейлийнхэн дээлийн гэрт ирээд тэгээ дүрмийг уншиж байгаа. Тэгээ Кетигийн бичсэн дүрм нь юм байдаг. Бүгд юу хийх ёстойгоо нар мантахаас нар жаргах хүртэл хийнэ. Өөр зүйл хийх ёсгүй гэснийг уншаад Лори маань хөвгүүдийг өрөвдөд уйлдаг. За нөгөө талд шал хипхоп байлд хурж ирсэн Кейти Паулийн нөгөө чи энэ гэрт ирсэн бол ингээ начиг хүний хүлэн зөвшөөрөд ингэх хэвээр гэж хөвжүүлмөчлээ заяа Паул. Тэгээ хашигнахыг харсан чи угаасаа Кейти бол ойлгодгоо. Кейти чи өөрөө ингээ бараг заяа. Гитлерийн хориг лагерийн канцлер үлээ. Харуулууд сахиулууд байсан гэж ярьдаг штэ. Яг нэг тиймэрхүү хэм маягтай хүн байсан заяа. Ярэ тий би авчаа байдал хэлж байгаа үгний сонголт моголт амар хүүтэй үндий ба. Тэгээд энэ Кейти ингэж хэлж байгаа. Паул бол маш төлөвшөөгүй залуу байна. Миний хөвгүүд 3 настайдаа ч юм байгаагүй.
Орой хоолны үеэр Stockdale-ийнхэн маш сонин залбирлын дуу дуулахад Lori жирэхэд ширээнээс босож дүрмийг дахин уншдаг. Нот юу гэж бичсэн байна? Дахин уншдаг за. Бүр гайхацтай ийм амар гүнзгий шашинтай гэр бүл гэж мдээгүй ирчихсэн байдаг Лоригийн хувьд. Лориг босоо явахад аавд нь бол таалагддаггүй. Тэгээ Stockdale-ийнхны аавыг Тим гэдэг. Тэгээ биднийг залбирч байхад босоод айгүй тийм бүдүүлэг ашигласан гэж байгаа. Нөгөө талд үзээтэй юм болдог заяа. Полийн найз охин болон түүний найзад Лори байн хоол захиалж өгдөг байсан гинэ. Тэгээд Тимээс чи захиална үсттэй гээд Кэтигээс асуудаг байхгүй нөгөө найз охин. Тэгсэн чи Кэти тийм үү тэгсэн үү те. Чи гэхдээ эдний охин биш үсттэй. Чамд юу н ажил төрөл байгаа юу гэсэн чи найз охин. Гү би зүгээр л зуныг enjoy дэж байгаа. Одоохондоо гэлдэг байхгүй. Тэгсэн чи Кэти амар хүүтнэр мэ энэ хідэн төгрөгийг аваад яв гээ яваад өгдөг. Айгуу тийм юм хүүтэн хүндий харьцаатай. Кэтигийн хувьд ингэж амар те өөр хүний одоо хамаа намаагүй хүүхдүүдийг хооллоод байх нь ерөөсө таалагддаггүй. Тэгээ мөнгийг яаж зовж олдгийг хүмүүс ерөөсө зааж өгөхгүй байна хүүхдүүдтэй гэж хэлдэг бол найз охин ажил гээд намайг асуусан чинь дургу өрсөн. Лори байсан бол хизээш намайг ажилгүйгээр минь дуудаж доош нь хийхгүй байсан гэж хэлдэг. Зойрон айл гэр хотол олноороо Паулийн хараалын үхтэй рэпийг сонсож бүжихэд Кэти бүр амар гайхдаг. Тэгээ Кэти ингэж хэлж байгаа заяа. Тэр хэд маш сонин жигтэй хөдөлгөөнүүд хийж байсан. Би ойлгоогүй гэж байгаа за бүр жигнээс амар эвгүй. Игч бүр яг ингээд гитлэрийн лаграас гарч ирсэн юм шиг заяа. Амар юм. Мангар эвгүй. Чи тэгээд чи тэгээд тийм юмснэ гэж ярьдаг заяа бүр мангар эвгүй. Pretty much in the gutter. Foul. She's so uncomfortable. Disgusting, really. Stockdale-ийн хөвгүүд өглөө босоод бүх гэр орноо хинээрч хилэлтгүй цэвэрлдэг. Тэдний хувьд токен цуглуулах хичнээн чухал болохыг Лори эндээс ойлгодог. Тэгээ тиймээс хөвгүүдийг бүрч хөөрөвдөж байгаа. Токенууд нь зөвхөн чимэх эрх чөлөөнөөс гадна сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зөвшөөрлөд байдаг заяа. Жишээлбэл чанга нэх, тим гэж хэлэх. Өөр хичнээн ийм их сэтгэл хөдлөлийг нь хүртэл одоо токенаар хяндгийг мэдэхгүй. Тэгээ юутай ч гэсэн энэ хэсэг бол үзэгчдийг амар их цочроосон. Тэгээ хөвгүүд ингээд чанга инээж баясахын тулд токен цуглуулах хэрэгтэй болдог гэж байгаа. Тэгээ гадаа тоглохын тулд бас токен цуглуулах хэрэгтэй болдог. Тэгээ Лори том ахаас нь чи ер нь ингээ болцож үзэх тухай боддгоо гэд асуудаг. Тэгсэн чи Калвин би насанд хүрч мөнгө төгрөгтэй болсныхоо дараа болцсон тгийг гэрлэнэ гинэ. Одоо шууд болцож тэхүү амт мэдэн зэдэн гэсэн юм ерөөсөө энэ хүнд байхгүй, эдний гэр бүлд байхгүй. Зүгээр шууд гэрлэн гэдэг ойлголттой. Тэгээ Лори амар хөөрхөн үзэсгэлэнтэй охин гинэт амьдрал чинь гарч ирвэл яах вэ гэд шавдуулдаг. Тэгээ Калвин за яг би эхлээд хараад хөөрхөн гэж бодно. Гэхдээ яг үндэ үерхтэрээ тулвал үгүй гэж байгаа бүр амар тэр бодол нь амар гүн тогтцсон. Лоригийн хувьд амар гайхдаг. Яаж ингэ болцохгүй байж зөв хүнээ шууд олоод гэрлэн гэж бодоод байгаа юм болоо. Тэг яг энэ чигээрээ явбал хөвгүүд бол хүлээсээр хагаад насыг барах юм байна дөө. Хөвгүүдийг ажлаа сайн хийж байна уу үгүйг нь шалгадаг. Өмнөх дүрмээр. Тэгээ баг хүү Джеймс нь радио сонсохын тулд 100 токен цуглуулсан байдаг. Тэгээ хүсснээ сонсох ирэхгүй ээж аавынхаа сонгосныг сонсно. Тэгээ хөөрхөн амьтан Джеймс Лорид ингээд ярьж байгаа. Ингээ радио сонсох гэж токен цуглуулдаггүй байсан бол гоё яахгүй юу гэж мэгэл амар хөөрхөн амьтан за. Лори маань тэсгэл алдаад тимтэй ярилцахаар шийддэг. Танаа хүүхдүүд өглөөнөөс орой хүртэл бороо бокс хийлгүй ажиллаж байна. Хүний хүүхэд насыг хүүхдээр нь байлгаач эрхчлөө өгөөч гэсэн чи тим хэрэг тэгвэл тэд зах замбраагаа алдаад найз охинтойгоо амьдраа дууссан штий гэж хэлж байгаа юм. End up with your girlfriends гэж мэй заа. Өөрөө тэгээд их нэртэйгээл амьдарч байгаа үстэй. Тэгэхгүй юу? Тэгээ өөрөө хэрэг тэгвэл би яаж хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх болж юм гэж мэгээ заяа. Тимийн хувьд Лори хүүхдүүдэд хайртай. Тэг би ч гэсэн хүүхдүүдэд хайртай. Гэхдээ би хүүхдүүдтэй л хайртай болохоос биш тэдний хийж болох буруу зүйлсэд хайргүй гэж байгаа. Үүнийг Лори ойлгох хэрэгтэй. Нөгөө талд Кэти ноён Тонковичтэй ярилдаг. Тэгэд Лоригийн нөхрийг болохоор Джон гэдэг. Кэти чи хүүхдүүдтэй анхаарал тавьдаггүй, хяндаггүй гэсэн чинь Джон би хүүхдүүдтэй цаг тухай бүртэн дагаж явдаг азгүй амтан биш л дээ гэж хэлдэг цаа. Эдний нөгөө Тонковичийнхан бол угаасаа амар назгай тэг ингээд юм гэр бүл штэ. Тэнгүүд ийм амар сон Кэти шиг бүр юм эвгүй байрын шашин шүтлэгтэй галзуу солиотой мэддэхгүй хүн өрөөд тэгэхээр угаасаа тоохгүй хинж бүр нохоо утсан чинь тоохгүй. Тэгж хэлэхэд Кэти хүүхдүүд чинь автаа байхаас илүү найзуудтайгаа байгаад байна штэ. Чи тэднийг яаж зөв хүмүүжүүлж хянах болж гин гэж аан зэ. Тэсэн чинь Джон
Паул бол насанд хүрсэн хүн. Тэр өөрөө өөртөө хяналт тавиад явдаг аа. Гэж хэлэхэд Кейти гэтээ яг үндэ чи хүүхдээсээ зайлсхийгээд гэртээ танихгүй хүмүүс оруулж байгаа юм шиг сонсогдож байна гэж хэлчихдээ. Тэгээ Джон тэсгэл алдаад гараа явна. Ягаад Джон ингэ тэсгэл алдаад гараа явсан бэ гэхээр ингэж хэлүүлсэндээ төвчж чадаагүй. Тэгээ 22 жилийн турш гэр бүлээ эргүүлж авахын тулд тэмцсэн гэж байгаа. Уулзах бүрт хүүхдүүд нь өндөр болсон байхыг хараад сэтгэл нь их өвддөг байсан гинэ. Лори, Джон хоёр ер нь салж on and off байж байгаа. Тэгээд нийлсэн юм шиг байгаа. 22 жилийн турш би гэр бүлийнхаа төлөө тэмцээгүй гэсэн үг уйлал заяа. Хойоод Лори хөвгүүдээс эрх чөлөөтэй байсан бол юу хийх байсан бэ гэдгийг мэдэх гэж оролддог. 3 дахь хүү 15 настай Джейкобоос асуухад эхлээд ингэж хэлж байгаа. Цагийн хуваартай байх сайхан байдгаа. Үүний дараа хийх зүйлээ мэдж явах гоё ээжэг гэж байгаа. Сүүлдээ бүр ингээ гайхаа заяа. Хэрвээ тийм их эрх чөлөөтэй байвал би яг юу хийх юм бол ах нартайгаа л тоглох байх та. Түлээс гоё байх гэж хэлдэг. Тэгээ Лори гараад амар уйлдаг. Джейкобыг өрөвдөд ерөөсөө би хүүхдүүдийг гэртээ авч харьлаа. Энд хэд чөлөө цагаараа юу хийж мэдэхгүй те. Яг ажлаас өөр яг ямар хүсэл тэмүүлэлтэй гэж мэдэхгүй болсон байна гэв. За ингээд шин дүрм гаргацдаг боллоо. Лоригийн эхний дүрм зурагт видео геймтэй болно гэсэн чинь тийм инээгээл үгүй шүү үгүй. Тэгээ Лори өргөжлүүлээд би хүүхдүүдтэй секс хар тамхитай гадаад ертөнцид хайчдээ штэ би. Тэгээ би галзуу болж таарч гинөө. Хоёрдугаарт та нарын иддэг муухай байгалийн гаралтай хоолойчин гаргаж хаянаа оронд нь амттай хоол хийх болно. Та хэдийн bluegrass-тэй чиг урсгалаас өөр зөндөө хөгжмийн урсгал бий. Түүнийг суралцсан. Миний хүүгийн дуулдаг рэпийг бүгдээрээ хийж үзцгээе. Гээд одоо хамгийн том дүрм нь Лори хүүгүүд болцож болно гэсэн дүрм гаргахад бүгд эсэргүүцээ зав амар сонь. Аав нь ч эсэргүүцэн, хүүгүүд ч эсэргүүцэн. Үгүй тийм байхгүй шүү. Өстой тийм байхгүй гэж мэйзээ. Тэгэл Лори амар гайхаад би таад ингэ явж гараа тий унтаж хөвтө яв гэж хэлээгүй штэ. Зүгээр хүсвэл эсрэг хүүснийхээ хүнтэй танилцаад ярилцаж үзэх эрх чөлөөгч нь олголоо. Гэсэн чи хөвгүүд аавгүй бүгдээрээ л эсэргүүцэж байгаа. Тэгээ бүгдээрээ амар шоконд ордог. Гэт болцож болно гэд өгцөн чинь бүр ингэ бүгдээрээ амар шоконд ордог зав. Тэгээ том хүн бүр Лоритэй ярилцгаар болж байгаа. Бид бүгд өөр итгэл үнэмшилтэй гэдгийг ойлгоо. Гэт амар ширүүхэн ярьж эхэлдэг заяа том хүн. Тэгээ ээж аав нь бүр яс маханд нь тултал хүнтэй болцох нь нүгэлгээ итгүүлсэн. Том хүн ингэж байгаа. Чи миний дүүнэрийг тийм зүйл дуруу татах гэж байна үгүй шууд Лориг тэгдэг заяа. Тэгээ Лори гайхаад үгүй би бол ингээ зүгээр аав ээжийнхэн нөлөөгөөр биш өөртөө хүслээр болцох хэсгээ сонгоосоо л гэж хүсэж байна гэж хэлдэг. Тэгээд шууд Лориг ингээ секс дуруу татах чинь ингээ ойлгохтон заяа юу вэ? Хүүхдүүд нь бүр тийм амар ингээд ойлголттой болцоо гэдгийг ингээд амар буруугаар ойлгодог байхгүй юу? За энэ ярианы дараа Лори шууд аавтай тимтэй тулахаар болдог. Тэгээ ширүүхээ эхэлдэг. Хүүгүүд хүссэн үедээ видео тоглоом тоглох болно заа юу гэсэн чинь тийм үгүй шүү. Би гэрийнхаа бүх юмыг би хянана. Тэ миний ингээд хяналтанд ор байх хэрэгтэй гэсэн чи Лори нөө энэ 7 хоног миний 7 хоног те чи зүгээр цаашаа зайлаад би ингээд зүгээр хийх ёстой маа хий харин чи зүгээр дуугууд дагуулдаг гэ яваад өгдөг. Go Lori. Тэ аав нь араас нь дагаад мөчөөгөө өгөхгүй миний гэрт хинч тоглоом тоглохгүй. Би тогны утас салгачин заяа гэ. Нэгсэн чи Лори хүссэн балдуушаа хийжлээ. Би яаж иж байгаа тоглуулна заяа. Тэгээ шууд зууж хэлдэг. Тэгээ энэний доор ингээд яг энэ моментын доор хүмүүс наатаа цохиотой ав, тимийг цохиотой ав, Лори чи чаднаа гэж битцээлээ. Цус зөвхөртэй нас те. За Кэтигийн дүрм нь болохоор зурагтай ажиллуулахгүй. Гэрийнхэн бүгд задгаа хувцснуудаа гаргаж хайна. Паул айтайхан хүүхдэд дуу бичнэ гээл дүрмүүд гаргахад гэрийнхэн бүгд амар сэн санагдаж авуусаа Кэтиг бүр нохон чиний авч үзэхгүй байхгүй юу? Тонко вэж хаан. Тэгээд та нар маш их тамхитгаа. Түүнийг бие чинь цэвэрлээд үүнийг гоо гэх нэг сүү аваад ирдэг заа. Тэгснэ ингээд та хэд жирэмслэлтийн эрсдлийг тоохгүй байна. Гэвч найз охины гэрт нь хариулж мариулахаар болж молоод. Тэгээ яг үндэ Кэтигийн дүрмийг хинч даахыг хүсдэггүй за. Л гэж бэждэг. За ингээд шин дүрмээр амьдрах 7 хоног эхэлнэ. Тэгээ Лоригийн хүсэл биелээ төвгүүд анх удаага видео тоглоом тоглож үзнэ. Хамгийн бага хоёр болох Джейкоб, Джеймс хоёр тоглож байна. Тэгээ ямар санагдаж байна гэсэн чинь Джейкоб сонирхолтой. Гэхдээ ямар ч утга учиргүй юм байна гэж байгаа. За тэгсэн чинь Джеймс би гим нүгэлтэй санагдаж байна. Гэхдээ айгүй гоё байна гэдэг. За амар хөөрхий. Зүгээр ингээд юу ч бодохгүй видео тоглоом тоглож чадахгүй ингээд дотроо амархан бодоод бахан нүгэл нэрмжлэл те нисэн пусэн бодож ингээд боддоо. Oh my god. Really? I feel guilty right now, but I love it. Тим энэ бүхнийг хараад тэд нүдэн дээр робот болон хувирж гин итгэл үнэмшлийнхээ эсрэг зогслоо шүү дээ. За Лори энэний дараа
том хөвгүүдтэй болзооны талаар ярилцгаар болно. Тэг хаашаа явмаар байна те? Болзог газар хаашаа явмаар байна гэж тэгсэн чинь хөвгүүд бид явахыг хүсэхгүй байгаа чи мэдж байгаа зү. Гадагш гарч итгэл үнэмшлээ зөрчин штэ гэл. Тэгэхэд Лори аргагүй ингэж өссөн юм чинь гэд өрөвдөхөд том хүү энэ бол ээж аав юм биш бидний өөрсдийн шийдээ. Болцмааргүй байна гэдэг бидний өөрсдийн шийд гэдгийг ч ойлгох хэрэгтэй гэх. Ер нь бол болцохгүй тийшээ хандчихсэн чинь Лори тэгвэл миний төлөө гадагш гарвал би айгүйх баярлнаа. Тэг та нар ингээд намаа гэрсэн дээр ганц удаа ингээд хийгээд үзчихвэл надад айгүй сайхан байна. Хилээд шавдууллаа. Тэгсэн чинь ингээд хоёр дахь хүү Чарльз заяа амар ингээд чимээгүй байж үзсэн. За яг хөө би хийгээд үзэж болох юм. Тэгэж ингээд. Тэгсэн чинь ингээд ах нь за яг хөө чамааг хүсчихвэл Лори чиний төлөө би тэнийг хийлээ шүү. Тэгэж туртай дотроо амар ингээд туртай амар хаппи байгаа мөртлөө. Тэгээ дахин ингээд бид хүсээгүй чиний төлөө хийж байгаа гэдгийг байн хэлдэг нь айгүйх өрөвдөлтэй заяа. Хөвгүүд болцож байгаа учраас Лори тимтэй ч гэсэн ярилцдаг. Маргааш хөвгүүд болцоонд явна. Чи юунд ч битгий оролцоорой. Би чамаас залхаж гин гэд байранд нь тавилаа. Илоноид, Кейти Ман, Джоныг Паул болон охин Меганда тус бүртэн чин сэтгэлийн захиа бичгийг даалгахад Джон бүр гайхаа заяа. Юу вэ? Хоёуланд нь тус нь бичих юм уу? Тих хэрэггүй гэж бодож байна гэд. Тэгсэн чи Кейти чамд багш даалгавар өгвөл чи заавал хийх ёстой гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чи амар гоё заа. Одоо бүр амар гоё заа. Джон шууд ингэж хэлдэг. Тийм үү. Нэгдүгээр чи бол багш биш хадагтай минь гэж хэлээ гараа явдаг заа. Йоо амар ингэ. Эсвэл өөрөөр айгүйх тайлбарлах боломж байна шүү дээ. Тий яа. Хүүхдүүдтэй ганц удаа ч гэсэн иймэрхүү чин сэтгэлийн юм хилээд үз. Яаж хүлээж авахыг хаармаар гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар хэлэхгүй. Багш чам даалгавар өгсөн бол хийх хэрэгтэй. Хинч төөмэ гэж гараа явна сте. When the teacher gives an assignment, that's usually the way it is. Yeah, but you're not a teacher, lady. Right now, as far Хойоод хөвгүүд болзооны энгийн зүйлсийг хийж чадахгүй зовж байлаа. Тэгээд том хүү Калвин таньдаг нэг охинлуугаа залгаж байгаа юм. Тэг амар хичээн. Хай, Калвин байна. Чөөрэ завтаа юу гэж завтаа гэж хэлсэн юм шиг. Тэг чи бүр амар энийг л за тэгвэл орой 7:00 таваад аваа за гэж бүр энийхээ болж чадахгүй за амар хөөрхөн за. Амар хөөрхөн байхгүй юу дээ. Аргагүй л насанд одоо 19 настай хүү гэдэг чинь бас аргагүй штэ. Калвин, Чарльз хоёр болзоотой охид дээр очлоо. Тэгээ бас хөөрхөө манай хоёр чинь Блугараас хамтлагтай хөгжим даардаг гэл амар ингээл хамтлагийн талаар ярьж мэрсэн чи охтой амар дуртай ингээд сонсдсон баас тээ. Тэгээ тийм учраас болзоо айгу амжилттай дуустдаг. Тэгээ манай хоёр ингээд шууд тэр үед амар хөөрсөн цаа. Болцохстой амар гоё саа. Дахиад болцоход чадахгүй байна. Дахиад хийн. Тэ do it again гэж мэлээ. Тэгээ гэртээ харьцгаанаа. Тэгээ гэртээ харихад аав нь та хоёрт гоё байсан уу? Дахиад болцох уу гэсэн чинь том хүн мэдээч гэд. Тим уур амьсгалыг эвдээд тэгвэл харж лээ гэдэг заяа. Лориг явахаар даалнаа л гэж бодож байгаа гэдэг. Тимийн хувьд хөвгүүдээ болзоонд явахыг харах бүр үнэхээр тухгүй байсан гинэ. Бүр намайг амар тухгүй болгосон гэж байгаа байхгүй юу. За Лоригийн сүүлчийн бужиг те эднийхээс явах өдөр болоод хар арьстай рэп хийдэг нөхдүүдтэй Bluegrass хамтлагийг бааталтуулахаар шийддэг. Тэгээ амар ингээл нөгөө рэпрүүд чинь да гэл нэг жоохон ингээл доош нэдэг штэ. Тэгсэн чинь манай хэд мөчөөгөө өгөхгүй ингээд амар хөөрхөн хөгжмөд арч рэп өгүүлж мөглөөсэй. Айгуур хөр нь ингээ ээж нь байхгүй л эднийх айгуу зүгээр айл юм биш үү чиг шиг те. За ингээд солигдох цаг болоод хоёр ээж нөхөр дээр очиод дуу ширээний ярилцлагыг эхэлнэ. Тэгээ Лори эхэлдэг. Хүүгүүд ямар ч хөгжилтэй зүйлгүй те. Юм хөгжүүн цэнгийн баяр баясгал хүүхэд насны юмгүй амьдралтай байсан. Тэр бол намайг амар цочроосон гэсэн чинь тийм. Бид хөгжил цэнгэнийг цаанаас нь зохицуулчихдээ юм л да гэдгсэн чинь хажуунаас нь ихнэр Кейти н орж ирээд бид хүүхдүүдтэй стандарт тогтоож өгдөг. Чи ч бас тэгж хүүхдүүдэд өөрчлөхийг зөвлөж гин. Би л хизээч хүүхдүүдээ миний дээвэр дор амьдраад тэг гэрлэхийг зөвшөөрөхгүй байх байсан гэсэн чи Лори шууд ууралж байгаа. Танаа хүүхдүүд болцоос айж байсан. Яагаад гэвэл жирэмсэн болгочих нь тэгээ заавал гэрлэх ёстой гэж боддог болохоор штэ. Тийм байхад миний хүүхдүүдийн талаар хэлэх юм байгаа бол тэрийг өөртөө үлдээ гээл заа. Тэгсэн чи Кейти энэ зүгээр факт штэ. Тэгээ Лори чи бол сэтгэл зүрхгүй хүн. Магадгүй чи гажигтай юм шүү. Тэ зүрхэндээ чи гажигтай юм шүү. Юу гэж дууслаа баяртай. Би хүүхдүүдтэй чинь цагийг сайхан өнгөрөөсөн. Гэхдээ чи гэд Кейти рүү заагаад яагаад хүүхдүүд чинь яг робот чиг юм хийж ярдгийг чамаг хараад мэдлээ. Чи тийм болгосон юм биш гэж хэлээд гараа явлаа.
За тэгээ солилцооноос хойш Лоригинд хүүхдүүд мөнгө цуглуулах дадал суусан бол Stockdale-ихэнд токеноор видео тоглоом тоглох эрх үүссэн гинэ. Тэгэд харамсалтай нь Кейти ирээд шууд болзооны тухай дахиж сануулад хөвгүүдийг дахиж хизээж болзоонд явуулаагүй. За ингээд энэ хүн нэвтрүүлэг маань нэвтрүүлгийнхаа хувьд ингээд дуусж байна. Тэгээ та бүхэн маань яг хин хэнийгээ алсан гэж бодож байна. За нэвтрүүлгийн дараа одоо нэлээд удаан хугацааны турш манай Stockdale-ийн гэр бүл маань хэвийн амьдрал нь үргэлжилж байсан. Тэгээ Bluegrass хамтлагийнхаа уран бүтээлийг өргөжлүүлээд ингээ явж байсан. Гэхдээ том хүү Calvin нь Мичиганы Hillsdale коллежид суралцж исэн бол хоёр дахь хүү Чарльз нь Филадельфиа мужид эмч болохоор суралцж исэн гэж байгаа. Тэгээ хамгийн бага хүү Джеймс нь 21 настай байсан тухайд бизнес удирдлагаар сурж исэн гинэ. Тэгээд яагаад бизнес удирдлагаар сурж байгаа гэхээр гэр бүлийнхаа бизнесийг цаашаа давж явах үргийг хүлээнэ гэж бодоод суралцж исэн. Тэгээ ээж Кейтигийн хувьд болохоор нөгөө Bluegrass хамтлагийнхаа одоо энэ тэнд тоогоосон тиймэрхүү уран бүтээлүүдээ өөрийнхөө YouTube channel дээрээ тогтмол оруулдаг байсан гэж байгаа. Тэгээ хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 23-нд нэгэн видео оруулсан. Тэгээ Bluegrass хамтлагийнхаа үйл ажиллагааг Av team тэгээд 3 дахь хүү Jacob, хамгийн бага хүү James болон тэдний гэр бүлийнээс John Steiner гэдэг ингээд дөрүүлээ нийлээд хамтлагийнхаа үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлээд явж байсан. Тэгээ маш их амжилттай байсан. Тэгээ тухайн одоо 2017 оны зуныг дуустал тэр хамтлаг нь бүглэгдсэн байсан гинэ. Одоо ингээд янз бүрийн юмн дээр явчирч дуулуулээ, тэгүүлээ, ингүүлээгээд хамтлагуудыг ингээд захиалждаг штэ. Тэгээ захиалагдчихсан байсан. 6 сарын дунд үеийн одоо үеэр Жакобын бие муудаад тэгээ ер нь бол одоо юугаа бэлтгэлээ орхисон байгаа. Эрт явсан гэсэн үг. 2017 оны 6 сарын 15 4 цаг 30 минутын үед цагдаад ийм дуудлага ирсэн. Ямар ч чимээ байхгүй, ямар ч одоо юу байхгүй, чимээ байхгүй ийм дуудлага хүлээж авсан. Тэгээд салгасан байгаа. Тэгээ энэ дуудлагыг хэн өгсөн нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр үлдсэн. Тэгээд эргүүлийнхэн одоо яг тэрхүү дуудлага өгсөн газрыг шалхахаар очиход тухайн бүсээ оршин суугчид Stockdale-ийн одоо байшингийн тэр хаваар 10-аас 12 удаагийн буун дуу гарсан. Тэгээ зарим нь 1-3 цагийн хооронд байсан, зарим нь түүний дараа гарсан. Гэхдээ ер нь бол 10-аас 12 удаа буудсан чимээ гарсан шүү гэж анхааруулсан байна. Тэгээ эргүүлийн цагдаа нарыг очиход эргүүлийн цагдаагийнхан Stockdale-ийн хашаагаар ороход хашааны хаалга нээлттэй гэрийн цонхон дээр нэг хүн зогсож исэн. Нэг хүний дүрс зогсож байгаад тэгээд нэг буун дуу гарсан гэж байгаа. Эргүүлийнхэн гэрт ороход хамгийн түрүүнд 25 настай Jacob толгоондоо буутсан сумны шаргатай шалан дээр хэвтэж байгааг олсон. Маш их цус алдчихсан ч гэсэн амьд байсан гэж байгаа. Хоёр давхрын угаалгын өрөөнөөс 54 настай Кейтиг олсон. 21 настай Джеймс хаалганы хажуугаас олцсон. Хоёулаа аль хэдийнэ 20 удаа буудуулснаас болоод нас барсан байсан. Жакобын толгойд байсан сумтай яг адилхан сумаар 20 гаруй удаа тус бүр буудуулсан байгаа. Тэгэхээр юу болсон бэ гэхээр Жакоб гэрээсээ буу аваад ээжигээ болон дүүгээ хүнээгүүд цагдаа нарыг ирэх үед өөрийгөө өнөөсөн байгаа. Хөнөөх гэж оролцсон. За тэгээд энэхүү хэрэг гарсны дараа бүх хэвлэл мэдээллийн байгууллагаар засагдаж эхэлсэн. Хоёрын мужийн одоо Dolphin Street хаваар Stockdale-ийн ийм аллаг гарсан байна. 25 настай Jacob өөрийн ээж Кейтиг болон дүүгээ хөнөөгөөд өөрийгөө алах гэж оролцсон байна. Тэгээ сэжигтэн Jacob нь одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгээ энэ хүү Stockdale-ийн гэр бүл нь маш их алдартай Bluegrass хамтлагтай бөгөөд 2008 онд ABC телевизийн Wife Swap нэвтрүүлэгт орж байсан ийм гэр бүл байна. Гэр бүлийн Bluegrass хамтлагийн вебсайтн дээр энэхүү харамсалтай явдлын талаар өөрсдөө ийм тайлбар хийсэн бэлээ. Миний санаа тавьж байгаад маш их баярлалаа. Гэхдээ бидэнд яг одоо хувийн орон зай хэрэгтэй байна. Яагаад ийм зүйл болсон? Учир шалтгааныг олоход цаг хугацаа өгөөч гэсэн мэдээлэл хийжээ. Гэсэн ийм мэдээ бол хэвлэл мэдээллийн байгууллагуудаар төмөр мэд таарсан. Хамгийн том хүү болох Calvin нь хэдэн өдрийн дараа бас тайлбар хийсэн байдаг. Аллах болсон тухайн үед Tim, Calvin, Charles 3 гэртээ байгаагүй. Бид 3 гэртээ байгаагүй. Миний хамгийн бага дүү James бидний одоо гэр бүлийн хамгийн хөгжилтэй, хамгийн гэрэл гэгээг авчирдаг хүн байлаа. Ардаа маш олон найз нөхөд хайртай гэр бүл дотны хүмүүсээ үлдээгээд орхион одлоо. Үнэхээр харамсалтай. 25 настай Jacob дүү маань яагаад ийм хэрэг гэрснийг олж мэднэ. Гэхдээ бид гэр бүлийн хуваар түүнийг уучлж өршөөж байна. Түүнд хайртай хэвээрээ гэсэн ийм мэдээллийг хийсэн баг.
За энэ хүү гэмт хэргийг гүйлцэн Джейкоб 1 жилийн турш эмнэлэг твтэй имжлүүлж нэг зүүн нүднийхээ хараг бүрэн алдсан. Тэгээд толгоондоо 7 ийм төмөр суулгац тавиулаад маш олон хагалгааны үр дүнд амьд үлдэж чадсан байгаа. Тэгээд 2018 онд анхны шүүх хурал болсон. Тэгээд 2 хүн амны хэрэгээр түүнийг ялалсан байгаа. Гэхдээ одоо цаазаар авах ялт тулгаагүй яагаад гэхээр галзуурал insanity гэж оншуулсан байгаа заа юу. Сэтгцийн өвчтөй гэсэн үг. За тэгээ 2018 оны анхны шүүх хурлаас хойш Джейкоб сэтгцийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээ сэтгцийн эмнэлэгт хэвтэж явах хугацаанд 2 удаа орохыг завцсан гэж байгаа. Яагаад сэтгцийн эмнэлэгт хэвтсэн бэ гэхээр одоо биер идэх ялаа гүйцэтгэж чадахгүй хэмжээнд байгаа учраас төр зуртаа сэтгцийн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Гэхдээ манай хүн 2 удаа орох гэж оролцсон 2019 оны 11-р сард номын тавиур дунд нуугдж гарах гэж оролдож байгаа баригдсан. За сарын дараа зүгээр ингээ институтээс гарч байгаа хүмүүсийн дүрт хуураад гарах гэж оролцсон байгаа. Яг энэ хүү явдлуудын дараа эмч бол түүнийг яг биеэр идэх ялаа гүйцэтгэхэд бэлэн болсон байна гэж үзсэн. За тэгээд 2019 оноос зөндөө шүүх хурал болсон. Гэхдээ нөгөө COVID-19 тиймэрхүү юмнаас болоод тэгээд дээрэс нь яг ингээ шүүгч юм асуухаар Джейкоб юу ч хариулдаггүй. Тэ ноён одоо Stockdale та намайг сонсож байна уу гэхэд юу ч хариулдаггүй. Тэгээ ингээд нөгөө шүүх хуралд оролцож байгаа гим зэмтэй хүн гэсэн хариулахгүй болохоор энэ хүн ингээ бэлэн биш байна гэж үзээд шүүх хурал ингээ хойшлуулаа яваад идэм байна. За тэгж жаад 2021 онд Джейкоб анх удаага шүүгчд хариулсан. Өглөөний мэд гэд өөдөөс нь өглөөний мэд гэж хариулсан ба. За ингээд шүүх хурлын ахиц нэмэгдэж эхэлсэн. За үүний улмаас 2 өмгөөлөгч одоо цаашдаа одоо галзууралтай insanity-гийн улмаас ингэж аллах хийсэн. Тэм учраас ингээ яланд хөнгөрүүлж гих боломжгүй болоод шууд одоо гин бурууга хүлээх гэдэг үг гэдэг чинь гин бурууга хүлээхээр нэг арай жоохон ялын жоохон хөнгөрүүлдэг. Тэгээ тиймэрхүү арга барилаар үүсгэх гээд тэгээд эхэлсэн байгаа юм. За тэгээд өвлцөн гэр бүлийнхний зүгээс одоо бүх шүүх хуралд мэдээж оролцож байсан. Ялангуяа аав тийм нь. Тэгээ шүүгчээс өгч болох хамгийн бага ялыг өгөөч. Бид одоо түүнийг өршөөж байна гэсэн зүйлийг хэлж исэн байгаа. Тэгж гуйж исэн гэсэн үг. За ингээд эцээст одоо шүүхийн шийдвэрт гараад Джейкобд тус бүр одоо 2 хүний амийг хөнөөсөн штэ. Тэгээ тус бүр 15 жилийн давж заалдах ирэхгүй ийм ялыг өгсөн байгаа. За тэгээ Джейкоб ялаа аваад одоо нийтдээ 30 жилийн давж заалдах ирэхгүй ял авсан. Тэгээ үүнийг нь бол одоо гэр бүлийнхэн хэрэг эсэргүүцэж байсан ч гэсэн тэгээ шүүхийн шийдвэр үлдсэн. Тэгээ нөгөө нэг ABC телевизийнхаа ингээд нөгөө хинтээ Лоритой шууд холбогдсон байгаа. Тухайд тэгээ Лоритой холбогдоод та одоо энэ мэдээг сонсоход хэр байсан бэ? Яаж сонссон бэ гэсэн чинь Лори манай хүн над руу залгаад, Пол над руу залгаад те ийм юм болсон байна ингээд эдний гэр бүл юм аллах гарсан байна гэж хэлсэн. Гэтэ тухайн үед хэн одоо аллах хийсэн мэддэхгүй байсан. Гэтэ би бол шууд мэдсэн. Нэг бол Джейкоб хийсэн гэдгийг би шууд мэдсэн гэж байгаа. Тэгээ яагаад Джейкобыг гэж мэдхэд би яагаад тухайн үед аллах хийсэн хүнийг Джейкоб гэж шууд мэдсэн бэ гэхээр ийм шин дүрмүүд гаргасан штэ тийм байж болно, болцож болно, видео гейм тоглож болно. Гэх мэт эрхчлөөг өгсөн дүрмүүд гаргахад Джейкоб гараад шууд уйлсан гинэ. Тэгээд араас нь гүйччихэд яасан бэ гэсэн бэ гэж асуусан чинь хэрвээ ийм их эрхчлөөг хийчих юм бол ээж аваа хоёр намайг тамд шатаж өгнө гэж хэлсэн. Би тамд шатаж өгмээргүй ингээд 15 настай хүү уйлжсэн баа. Ой бол Лорид маш их хүнд одоо үлдсэн. Нэгдүгээр хүүхдийг ийм амар одоо итгэл үнэмшилтэй ийм амар хуурц зүйлд итгүүлсэн байна. Хоёрдугаарт миний одоо энэ жижигхэн тий бүр амар жижиг эрхчлөөнд байгаатай видео кам тоглож болно, зурагт үзэж болно, хэрэг өсвөл болцож болно. Ийм 3 хаан зүйл өгж яхад тий цаашаатай ингээ амьдрал дээр гарвал энэ хүмүүсийг яах болоо гэж маш их санаа зовж исэн. Тэгээ Джейкобыг өөр нь ажиглаад хахад бусдаас илүү юмыг хүн дээр хүлээж авдаг, илүү шашинчлэгтэй, илүү одоо тийм юу юм бэ сэтгэл хөдлөл ихтэй байсан гинэ. Тийм болохоор Джейкобыг шууд мэдсэн гэж байгаа. Happened. He didn't know who the shooter was. I knew immediately. You knew in your heart that it was Jacob. Yeah. За тэгээд олон ютубер болон олон TikTok эмчилгээс үзэхэд ер нь бол Джейкобыг тухайн үед нэг эмэгтэй сэтгэлтэй болоод одоо жинхнээсээ те одоо романтикли сэтгэлтэй болоод харилцаатай болсон. Видео гейм тоглохтуудыг тамж чатна гэдэг итгэл үнэмшилтэй байгаа штэ. Тэр итгэл үнэмшил нь бол баргийн ярилцахгүй штэ 15 нас хүртлээ тийм амар зүйлд итгэж гин гэдэг чинь 25 настай адилхан байна л гэсэн үг. Гэж амар хүнд хайртай болсноосоо болоод тамж чатгаас айгаад магадгүй ээжигээ алчих гэж бодсон. Ээжигээ алхахад дүүн ингээд оролцсон учраас дүүгээ бас алдсан. Зүгээр ээжигээ алхаж чад санамсаргүй хүсээгүй байж байгаа дүүгээ алдсан.
гэж хүмүүс ярьж байгаа заяо. Stockdale-ийнхан бол угаасаа энэ аллага нь тэр хитрхи хяналт токены систем жигшгтэй тиймэрхүү одоо хүнийг хүүхдээр нь байлгахгүй тэр зүйлсээс болж одоо хүүхдүүдэд маш их юм өөрийгөө үзээ ядах сэтгэл готрол. Тэгээ магадгүй одоо Джейкобд яаж ханддаг байсан бид нар мэдэхгүй шүү дээ. Зөвхөн Джейкобыг ингэж энэ зүр болгодог байсан ч юм уу бүү мэд заяа. Тиймэрхүү зүйлсээс болоод ер нь бол тэг Кэти тийм хоёр өөртөөсөө болоод ийм зүйлд хүрлээ дээ гэж хүмүүс харж байгаа. Энэ бүхний дараач яагаад Джейкоб тийм хийсэн нь ерөөсө тодорхойгүй болсон. Хизээч одоо Джейкобтэй ингээд цагдаагийнхан ч юм уу эсвэл шүүгийнхан ч юм уу тэрний одоо тухайн үеийн сэтгцэн байдлыг ерөөсөө олон нийтэд зарлаагүй. Тэгээ нэмээд өөрөө ч одоо гэр бүлийнхэн болон Джейкоб эсвэл өмгөөлөгч ч юм уу тийм хүмүүс хизээч энэ аллагын мотивац буюу одоо яагаад энэ аллага үүсэн шалтгааныг ерөөсөө олж мэдээгүй ч яг олж мэдсэн л халтай зүгээр юу яагүй. Олон нийтэд зарлаагүй. Энэ нөгөө нэг тухайн үед одоо Stockdale-ийнхнийг таньдаг байсан, мэддэг байсан, ойр байсан тэр хүмүүсээс нь ярьж үлдсэн зүйлс гэх юм бол ингэсэн гинэ. Тухайн үед заяа. Одоо энэ нөгөө нэг wife swapped ингэж гарсан тэр гэр бүлийнхэн бол ерөөсөө Stockdale-ийнхэн биш гинэ. Тэд бол маш юм жаргалтай. Дээрээс нь Кэти амар тийм controlling юм хяналттай хүн биш. Харин ч эсэргээрээ маш их хүүхдүүдтэй хайртай. Ийм хүүхдүүдтэй аюулгүй орчныг бүрдүүлж өгдөг байсан тийм ээж байсан гинэ. Тэгээ хүмүүс нь бол өөрийнх нь ойр төрлийн хүмүүс нь бол тэгж өмөрсөн байгаа Кэтиг. Та бүхэн маань юу гэж бодож байна? Ер нь бол хүмүүсийн ярьж байгаа, хэлж байгаа зүйлс үнний ортой гэж бодож байна уу? Альсгүй одоо Stockdale-ийнхантай ойрхон байсан тэрхүү гэр бүлүүд, анд найз, дотны хүмүүсийн үг нь үнэн зөв байсан гэж бодож байна уу? Ер нь бол яг яагаад энийг хийх болсон нь? Ерөөсөө ямар шалтгаангүй үлдсэн. Тэгэл хүмүүс яг тэ өмнөх одоо дугаар дээр нь яг юу гарсан бол яг ямар байсан бол алийг үзээд хийгээл үзэл тэгэл яна энэ Кэти гэдэг ээж нэстэй аимшиг хүүхэн байсан биз тээ. Ийм амар ээжтэй юм чин сэтгэл готролтой сэтгцүүхтэй болохгүйгээ яад юм аа ингээл тэгж хүлээж авч байсан. За тэгээ та бүхэнд маань ямар санагдсан бэ манайхаа. Лекцийн гэр бүлийнхэн бол нөгөө Кэти болон Джеймсийн нэр хүндийг маш их хамгаалахыг хүссэн. Ялангуяа Кэтигийн нэр хүндийг маш их хамгаалахыг хүссэн. За гэсэн чи интернет орчны хүмүүс бол угаасаа амар те. Юу вэ? Кэти бол өөрөөсөө болоод алуулчлаа. Харин Джеймс хайрын юм аа гэж хүмүүс айгүйх ярьж байгаа. За тэгээд энэхүү эхнэрийн солилцоо нэвтрүүлгийн маань 6 дугаар дугаар энд хүрээд өндөрлөө. Тэгээд энэ удаагийн дугаар маань анх удаага би crime тэг гэмт хэргийн үйл явдал ярьж байгаа. Тэгээ айгүй муу ярьсан байх гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаар оролцлаа. Баяртай.